Тэгэхээр дийлэн хүмүүс яг юу гэж боддгоо гэхээр хүн төрлөختний түүхэнд тохиолсон хамгийн том буюу тэр сүрлийн хэмжээтэй нүсэр том дэлбэрэлтийг 1945 онд Японы Хирошима хотод Америкийн нэгдсэн улсын зүгээс хаясан атомын бөмбөгний дэлбэрэлт байсан гэж ингэж ерөнхийдөө бүх нийтээрээ үздэг. Гэхдээ Хирошимад Америкийн нэгдсэн улсын хаясан тэр бөмбөгнөөс бараг 1000 дахин илүү хүчтэй дэлбэрэлт энэ үйл явдлаас 37 жилийн өмнө Оросын Сибирийн нутаг дэвсгэрт бол бодж байсан байдаг. За 1908 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөө тэнгэрт нарны гэрлээс хэд дахин хурц гэрэлт бөмбөлөг гинт унаж ирээд нүд дэрэмхийн зурт 80 сая гаруй моддыг үндсээр нь хуйхалсан ийм аимшигтай үйл явдал болсон байдаг. За дэлбэрэлтийн энэхүү цохилтын долгион нь Европ даяар бол тухайн үедээ мэдрэгдэж Лондон болон Парис хотуудын шөнийн тэнгэрт бол одоо сонин ном уншиж болохоор хэмжээний тийм их гэрэл ялгарч байсан гэдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай зүйл нь гэвэл тэр дэлбэрэлт одоо дэлбэрч сүрсэн тэр солирын голомтоос бол хожим ямар ч тийм одоо солирын тогоо ямар ч чулуулахын хэвтэрхий өнөөдрийг хүртэл олдоогүй. За мөн хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл одоо хэрвээ тэр солирч гэх юм уу одоо ямар нэгэн зүйл бол тэнцээ дэлбэрсэн байж таарна. За тэр зүйл ердөө ингээд 4 цагийн дараа хэрвээ тухайн унснаасаа 4 цагийн дараа дэлхий дээр унаж газардсан бол дэлхийн тэр тэнхлэгийн одоо эргэлтээс шалтгаалаад Оросын үдсэнд гүрний тухайн үеийн нийслэл Санкт Петербург хот юм уу эсвэл Европын одоо зүрхэн хэсэг болсон тэр Лондон хотод бол унаж магадгүй одоо ийм маш ноцтой нөхцөл байдал үүсгээр байсан байгаа. За тэгээ мэдээч хэрэг одоо ямар ч солирын хэвтэрхий тэндээс олдоогүй болохоор үүнийгээ дагаад бас хувилдааны онол гэдэг зүйл бол яг энэ Тунгусскийн дэлбэрэлт гэдэг энэ сэдв дээр бол маш хүчтэй дэлгэрч урган гарч ирсэн байдаг. За үнэхээр одоо хувилдааны онолууд гарч ирэхээс ч өөр арга байхгүй. За тухайлбал домогт эрдэмтэн Никола Теслагийн хийсэн нууц туршилтын үр дүн байсан ч гэдэм үү. За эсвэл одоо хариг аргийн соёл иргэншлийн хавтлага гэх мэтээр ингэж олон таамагуудыг ерөнхийдөө ярьдаг. За ямар ч тач энэ үйл явдал нь бол хүн төрлөختний шинжлэх ухааныг бол одоо 100 гаруй жилийн турш ингэж тасралтгүй мухардалд оруулж за мөн хувилдааны онолчдын ч гэсэн тархийг маш ихээр гашилгаж хүн төрлөختний түүхэн дэх одоо хамгийн том онцлог болж хувирсан ийм үйл явдал байгаа юм. За ингээд өнөөдрийн дугаараар түүхэн дафтартай Тунгусскийн дэлбэрэлтийн талаар энэ сэдвийн эргэн тойрондох бүх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар та бүхэндээ хүргэх болно. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн Австрт Рашан сувиллын Карловы Вари хэмээх тосгонд за энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой хоолны шингэцийг сайжруулах зорилготой эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фекёрыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фекёр нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд Австртай урамлын гаралтай фекёр болж чадсан түүхтэй. За 1908 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 7 цаг 10 минутанд Оросын Сибирийн хөвч тайгад Тунгуска гэдэг голын айс сав газар орчимд бол энэ үйл явдал болсон байдаг. За гэрчүүдийн мэдээлснээр бол одоо зүүн өмнөд зүгээс нарны гэрлээс хэд дахин хурц тийм нүд гялбам аврах том галт бөмбөлөг маш хурцтайгаар тэнгэрийг зүсэн орж ирсэн гэж ингэж тухайн үедээ ярьцгаасан байдаг. За олон хүний хувьд энэ нь одоо яг л тэнгэр бүхэлдээ хоёр хуваагдаж дундаас нь тамийн гал дүрлэлцэж байгаа мэт ингэж харагдсан гэдэм байлээ. За тэрхүү галт бөмбөлөг бол одоо хожим газарт буухынхаа өмнө одоо газарт арай хүрэлгүйгээр бол одоо газрын гадаргаас 5-аас 10 км-ийн өндөрт байхдаа агаарт дэлбэрсэн гэж бас үздэг. За эрдэмтдийн хожим тооцоолон үзснээр бол одоо энэхүү дэлбэрэлтийн хүчин чадал нь 10-аас 15 мегатон буюу 1945 онд Америкийн нэгдсэн улсын зүгээс Хирошима хотод хаясан атомын бөмбөгнөөс даруй 1000 дахин илүү хүчин чадалтай хүчтэй ийм дэлбэрэлт болсон гэдгийг бол тогтоосон байдаг. За дэлбэрэлтийн голомтоос 60 км-ийн зайд байсан тэр Ванавара гэдэг одоо нэг жижиг тосгоны иргэд бол тэр асар хүчтэй халуун төөнхийг бол бүгдээрээ мэдэрцгээж за цохилтын долгион нь бол хүмүүсийг унаж байсан тухайн үедээ тэр
унаж байсан мордтой нь хамт одоо агаарт хийсгэж шидэх за мөн байшингуудынхын дээврүүд нь одоо хүчтэй дэлбэрэлтийн улмаас тэгж хуулрах гэх мэтээр ингэж хохирж унсан ийм үйл явдлууд болсон байдаг. За улмаар энэ дэлбэрэлтийн дараагаар асар хүчтэй тэр нүргэн үүсэж за яг л одоо тэр нүргэн газар хөдлөлт мэтээр одоо тийм давтамжтай долгиолоод дэлбэрэлтийн бүсээс бүр 600 гаруй километрийн цаана явж байсан Транссибирийн төмөр замаар одоо галт тэрэг жолоодод явж байсан тэр галт тэрэгний жолооч хүртэл одоо энэ чичирхийллийг бол маш хүчтэй мэдэрч за ингээд одоо галт тэрэг замаасаа гарч магадгүй гэсэн ийм нөхцөл байдал үүссэн болохоор одоо маш ихээр болгоомжлоод галт тэргээ бол төр зур зогсоосон ийм баримтууд бол байдаг. За мөн одоо энэ сүрэл бол зөвхөн тэр Сибирт бол мэдрэгдээ зогсоогүй. За дэлбэрэлт үүссэний дараагаар бол энэ долгионы дэлхийн бөмбөрцгийг бүхэл бүтэн 2 удаа ингэж дэлхийг бүтэн тойроод за Английн, Лондон, Америк нэгдсэн улсын Вашингтон зэрэг энэ дэлхийн томоохон хотуудын тэр газар хөдлөлт хэмждэг тэр станц багажнууд нь хүртэл бүгдээрээ энэ үл мэдэгдэх тэр чичирхийллийг бол тухайн үедээ бүртгэж авсан баримтууд байд юм байлээ. Хамгийн ихээр гайхмаар нь бол одоо бас айдас хүргэмээрч нэг зүйл нь гэвэл үүнээс хойш энэ явдал болсноос хойш маш олон өдрийн турш Лондон, Парис зэрэг тэр Европын томоохон хотуудын тэнгэр яг одоо өдрөөс илүү баг хурц гэрэлтэй болоод шүн дунд хүмүүс гадаа гараад ингэж сонин ном унших иймэрхүү боломжууд бол тухайн үедээ бүрдсэн байдаг. За нэг ёсондоо бол Европ даяар бол одоо энэ явдал болсны нэг хэдэн хоногийн дараагаар бол шүн болоогүй гэсэн үг. За иймээс одоо тухайн үеийн хүмүүс юу гэж бодож байсан бэ гэхээр тэр чинь бас одоогоос 100 гаруй жилийн өмнө гэхээр чин шинжлэх ухаан одоо хангалттай сайн түгэж чадаагүй өнөөдөртэй харьцуулахад бол жоохон тийм харанхуй бүдүүлэг тийм хүмүүс бол мухар сүвсэгтэй хүмүүс бол маш их байсан. За иймээс тэр хүмүүс бүгдээрээ ерөнхийдөө бол одоо асар их цочролд ороод ертөнцийн төгсгөл эхэллээ хэмээн бүгдээрээ ингэж цууралтаж эхэлсэн байгаа. За тэнгэрээс буусан энэхүү одоо тамийн гал мэт тэр зүйл бол одоо хүн төрлөختөнд одоо бид энэ ертөнцид ганцаараа биш бөгөөд одоо хизээ мэдгүй тэнгэрээс үл мэдэгдэх сүрэл ирж магадгүй гэдэг бас ийм нэг чимээгүй айдсыг бол одоо хүн төрлөختний түүхэнд анх удаа ингэж суулгаж өгсөн бас ийм үйл явдал болсноор бол онцлогтой байд юм а. За дэлбэрэлтийн голомт болон түүний одоо ойр орчимд одоо Сибирийн хөвч тайгын тэр хавийн одоо уугуул оршин суугчид болох эвенк гэдэг одоо ийм үндэстэн ийм хүмүүс бол одоо амьдардаг энэ хүмүүс бол цаа бугийг гаршуулан одоо унлаг болон хоол ундандаа хэрэгэлдэг гэх мэтэр ингэж цаа бугийн аж ахуй эрхэлдэг одоо ийм хүмүүс. За эдгээр хүмүүсийн хувьд байгаль дэлхий бол тэдний хамгийн гол тэжээгч нь харин тайг гэдэг бол өөрөө тэдний гэр орон байсан. За гэтэл 1908 оны одоо тэр өглөө тэдний нүдэн дээр ингэж тэнгэрт галан бөмбөлөг асаж за ууц бүхэлдээ ингэж дөргиж модод нуран унаж за ой мод гал давтан шатаж тэдний амжиргааны цорын ганц их үүсвэр болсон тэр одоо мянган цаа бугууд нь бол нүд эрэмхийн зур ингэж хит халуун температурын өөрчлөлтөөс бол үхэцгээсэн гэж хэлж болно. За үүгээр тогтохгүй дэлбэрэлтийн голомттой ойролцоо байсан энэ эвенк гэдэг үндэстний зарим отог аймагуд хүртэл одоо ямар ч уул мөргүүгээр газрын хөрснөөс арчигдаж одоо тэр чигээр одоо бүгд үхэцгээсэн л гэсэн үг л ийм харамсалтай үйл явдлууд бас болсон. За мэдээч хэрэг энэ бол 1908 он. За тэр дундаа эдгээр хүмүүс бол одоо эвенк гэдэг байгаа эдгээр хүмүүс бол Оросын эзэнт гүрний тэр хамгийн авслагдсан бараг л одоо соёл иргэншлээс тэгж таслагдсан шахуу ийм газарт бол амьдарч байсан хүмүүс. Иймээс одоо эвенк гэж байгаа тэдгээр хүмүүст бол одоо шинжлэх ухааны мэдлэг их зүйл яг үнэндээ бараг байгаагүй. За нэгэнт шинжлэх ухааны мэдлэггүй хүмүүсийн хувьд бол тэнгэрт харагдсан тэр зүйлийг тэд нэр ямар нэгэн сүлт дод эсвэл солир гэж хамгийн түрүүнд толгоо нь бодохгүй тодорхой. За иймээс одоо тэдгээр эвенк гэд байгаа хүмүүс одоо уугуул иргэд юу гэж бодсон бэ гэхээр ерөөсөө шууд өөрсдийнх дээр шүтлэгтэй бол холбож эхлээд ойлгосон байгаа. За аянх цахилгаан болон одоо галын бурхныг бол тэд нэр Агди бурхан гэж бол нэрлэдэг юм байлээ. За тэгвэл тэр Агди гэдэг бурхан бол маш ихээр хилэгнэж төмөр шувууны дүрээр газар дэлхийд бууж ирээд нүгэлтнүүдийг шийтгэж байна гэж тэд нэр итгэсэн байгаа.
тухайн үедээ. За улмаар энэхүү сүрлийн дараагаар бол одоо Эвенкийн бөөнөр бол өөр хоорондоо бүгдээрээ цугларч байгаад томоохон хурал зардсан. За энэ хурлаас ямар үр дүн гарсан бэ гэхээр дэлбэрэлт болсон тэр голомтыг бол одоо Агди бурхны тамгалсан буюу хараагдсан газар гэж одоо бүх нийтээр бол зарлсан. За тэд нэр тухайн үедээ одоо ингээд яг тэр дэлбэрэлтийн голомтын бүс нутаг руу бол хүн нэвтрэх тэр орчимд бол ан гөрөө хийх за одоо унсан модонд бас хүрхийг бол ингэж хатуу хориглож цээрлээд одоо ард түмнийхэн дунд бол маш том тийм сэтгэл зүйн хоригийг бол тавьсан байдаг. За ингээ хэрвээ хэн нэгэн тэр зүглүү алхах зүглэх юм бол одоо бурхны хараас төртөж үр удмаараа үеийн үед одоо тамийн гац шатаж одоо нэрвэгдэх болно гэдэг ийм одоо итгэл үнэмшил ойлголтыг Эвенк хүмүүсийн тэгж цуснд нь бол одоо шингээж өгсөн байгаа. За энэхүү шашин болон сэтгэл зүйн гүн айдас нь бол хожим бас шинжлэх ухааны судалгааны төртөд маш том саад болж байсан. За дээрх үйл явдлаас хойш одоо бүхэл бүтэн 19 жилийн дараа Оросын эрдэмтэн Леонид Кулик тэргүүтээ бол эрдэмтэд Тунгусскийн дэлбэрэлтийг судлах анхны экспедицийг бол зохион байгуулад за тэнд очиход бол нутгийн иргэд тэдэнд газарчилж өгөх зөвхөн бүс рүү орохоос бол бүгдээрээ шууд татгалцсан байдаг. За улмаар тэд нар бол одоо судалгааны экспедицийг дэлбэрэлтийн голомт бүхий газруудын за ойролцоо буюу одоо нэлээд дөхүүлээ захад нь аваачиж орхингуудаа бүгдээрээ шууд зугтцгаасан байдаг. За энэхүү одоо энэ Тунгусскийн дэлбэрэлтэн зөвхөн сая моддыг дан ганцаараа устгаад зогсохгүйгээр бүхэл бүтэн нэгэн тийм соёл иргэншлийн одоо итгэл үнэмшил за тэр соёлын ертөнцийг харах өнцөг одоо үзэл бодлыг бол бүхэлд нь ганхуулж тэгж хүний тархинд хизээч арилгахааргүй үхлийн айдас одоо тийм харанхуй домгийг бол үлдээсэн одоо ийм сэтгэл зүйн маш том сүрэл болсон гэж дүгнэж болно. Хүмүүс ой модыг бол дахин ургуулж чадах боловч харамсалтай нь хүмүүс бусдын тархинд суусан тэрхүү гүн их цочрдол олон үеийн турш Эвенк үндэсний дунд одоо дамжигдсан үлдсэн тэр ойлголтыг бол устгах тийм ч амархан бол байгаагүй. За түрүүн тэгвэл одоо энэ экспедиц бүхэл бүтэн сүрэл олсноос 19 жилийн дараа гарсан гэж бол ярьлаа. За үнэхээр одоо яагаад 19 жилийн дараа ингэж цаг алдаж гарсан бэ гэдэг нь бас учиртай. Нэгдүгээр гэвэл одоо тухайн үеийн Оросын нөхцөл байдал бол маш хүнд байсан. За сүүрлээс нэг их удалгүйгээр дэлхийн 1-р дайн эхэлсэн. Дэлхийн 1-р дайнд бол Оросууд бол маш олноороо бол тулалдсан маш их хүн хүч хөрөнгө мөнгийг тийшээ зарцуулсан. За үүний дараагаар бол Орос орон даяар бол одоо хувьсгал гарсан. За хувьсгалтай залгуулад бол Орос даяар цусд иргэний дайнд дэгдэж нэг ёсондоо бол нэг энэ үйл явдлын дараагийн нэг 10 хэд 20 жил жоохон тийм эмх замбраагүй Орос оронд хөл толгой нь олдохгүй нэг иймэрхүү байдалтай бол байсан учраас хинт ч тэр Сибирт бол очиж судалгаа хийж одоо тэнцээ цаг зав мөнгө зарцуулах ийм хүсэл эрмэлзэл бол байгаагүй. За ингээ байж итэл 1927 онд нөхцөл байдал арай нэг юм тогтворчж эхэлсний дараагаар Оросын эрдэмтэн солир судлаач Леонид Кулик гэдэг хүн Сибирийн тэр хараагдсан тайгар бол анх удаа шинжлэх ухааны экспедиц бол ахарч хөдөлсөн байгаа юм. За тэрээр одоо дэлбэрэлтийн голомтоос төмөр болон чулуулгаас тогтсон тийм аврах том одоо солирын тоогоог олж илрүүлээд одоо шинжлэх ухаанд түүхэн нээлт хийнэ гэдэг ийм маш том итгэл өвөртсөн тийшээ гарсан. Ингээд өчнөө саад тотгорыг бол даван явсаар арай гэж нэг юм зорьсон газартаа явж очтол тэднийг жинхэнэ одоо сүрлийн дүр зураг бол угтаж авсан. За ойролцоогоор 2000 орчим тийм хавтгай 400 км буюу харьцуулаад үзэх юм бол Улаанбаатар хотоос арай тийм том газар нутаг том талбайд 80 орчим сая одоо нарс болон гацуур моднууд яг л одоо шүндэнцний мод шиг ингэж одоо налуу унсан байдалтай байгааг бол тэд нэр олж хараад бүгдээрээ мэл гайхаж одоо үнэхээр шоконд орцгоосон. За агаараас харахад энэ одоо унсан моддын хэлбэр нь яг л одоо далуучаад дэлгсэн аврах том эрвэхэн шиг ийм дүрс үүсгэсэн харагддаг. За энэ нь бол одоо юуг илэрхийлж байна вэ гэвэл дэлбэрэлтийн цохилтны долгион нь хэрхэн асар хурдтайгаар хоёр тийшээ хуваагдаж ингэж тархсныг бол нотлон харуулж байгаа. Гэхдээ хамгийн эвгүй дүр зураг бол одоо дэлбэрэлтийн яг голомтын бүсэд бол тэднийг угтсан байдаг. За тэд нэр тэнцээ юу олж харсан бэ гэхээр эргэн тойрны бүх модд нь одоо зүг тийшээ налан унсан байсан хэрнээ яг дэлбэрэлтийн голомтод байсан моднууд нь огтоосоо унаагүй яг бүгдээр чанх дээшээ ингээд гоцоогоод зогсчихсан байсан.
Нэг ясандаа одоо физикийн одоо маш гаж тийм үзэгдэл болсон гэж хэлж болно. Гэхдээ бас ингээд болоогүй. Үүнээс ч илүү толгой эргүүлсэн зүйл нь юу байсан бэ гэвэл энэ судалгааны багийнхан ерөнхийдөө ингэж хаа сайгүй мартах хийж хайгуул хийсэн боловч тэд нэр ямар ч тийм солирын тогоо, ямар ч тийм солирын жижигхэн хэвтэрхий бүр чулуулгийг ч олж авч чадаагүй байдаг. За гэтэл ийм том хэмжээний сүрэл дагуулсан 80 сая моддыг ингэж бүхэлд нь хуйхалсан энэ том дэлбэрт газарт ямар ч нүх үлдээлгүйгээр одоо ус мөргүүгээр агаарт ууршин алга болно гэдэг бол яг үнэндээ бол ямар ч боломжгүй. За ингээд солир судлаач Леонид Кулик маань бол одоо за ганц энэ хүнээр тогтохгүй одоо дэлхийн дахны шинжлэх ухаан бол тэр чигтээ ерөнхийдөө мухардалд ороод Тунгусгийн энхүү үзэгдэл нь бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хамгийн одоо тийм тайлэгдшгүй онцлог болж аль бие ёсоор хувирсан байдаг. За эрдэмтэд нэг бол одоо хуучин физикийн хуйлуудаа бол шинээр шинжлэн бичих эсвэл хүн төрөлхтний мэдэхгүй өөр нэгэн нууцлаг шинэ хүчин зүйлээс одоо ийм зүйл үүдэн бий болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн ийм хоёрхан сонголттой нүүр тулгарч эхэлсэн байдаг. Гэхдээ шинжлэх ухааны үндсэлтэй таамагуд бас мэдээж хэрэг гарсан. За шинжлэх ухаан үндсэндээ одоо бодиттой байж болохыц яг хоёр үндсэн таамагийг бол гаргасан байдаг. За эхний таамаг бол одоо тэд унсан зүйл нь бол чулуулагийн бүтэцтэй бус харин сансрын тоос болон хөлтөн мөснөөс тогтсон сүүл дод байсан гэж ингэж үзсэн байгаа. За ингээд олон сая одоо тонн жинтэй мөсөн бид дэлхийн агаар мандалд маш өндөр хурдтайгаар орж ирсэн даруйда маш их хадалтыг мэдрээд агаарын үрэлтийг бол төсвөрлөж чадалгүйгээр агаартаа дэлбэрээд за газар түрэхээс өмнө бол тэр чигтээ бол ууршиж алга болсон гэж ингэж тайлбарлаад байгаа энэ онолоор бол. За иймээс одоо мөс ууршсан учраас нэг ёсондоо газар дээр ямар ч чулууны хэвтэрхий тогооны уул мөр бол үлдэхгүй. За түүнчлэн дэлбэрлэлтийн дараах өдрүүдэд Лондон болон Парисын тэр шөнийн тэнгэрүүд гэрэлтсэн шалтгаан нь гэвэл сүүлд одны мөсөн тавцдууд дэлхийн агаар мандалд дэлхийд даяар цацагдж нарны гэрлийг тойл мэт ойлгосноос болоод ийм зүйл болсон гэж ингэж бас тайлбарлаж байгаа юм байлээ. За тэгвэл одоо хоёр дахь таамагийн талаар хэдүүлээ ярив. За хоёр дахь таамагаар юу гэж байна вэ гэхээр 50-аас 60 метрийн диаметртай буюу стандарт хөл бөмбөгийн талбайн тавтай тэнцүү хэмжээний тийм том чулуу одоо секундэд 15-аас 30 км-ийн асар хурдтайгаар агаар мандалд бол орж ирсэн гэж байгаа. За энэ солир хитрхи хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирсэн учраас за солирын урд талд бол нарны одоо гадаргуунаас ч илүү халуун температур үүссэн гэж үзэж байгаа. За улмаар энэ солирын асар өндөр даралтыг бол одоо төсвөрлөж чадалгүй байсаар газрын гадаргаас 5-аас 10 км-ийн өндөрт бол энэ сүүлд солир тэр чигтээ бол дэлбэрээд одоо агаарт бол одоо бутар нь замхарсан гэж ингэж үзээд байгаа юм билээ. За хэдийгээр энэ орчин үеийн физикчид энэ тайлбарыг бол нийтээр хамгийн олонхоор бол одоо хүлээн зөвшөөрдөг боловч за дэлбэрэлтийн голомтоос тэр барьж авах одоо нүдээр үзэх тийм бодит чулуу буюу эдмүрийн баримт тогтоосоо олдохгүй байгаа, өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа нь дахиад нөгөө баахан асуултуудыг араасаа ургуулж гарч ирж байгаа. За ингээ яг энэ цэгээс эхлээд одоо шинжлэх ухааны уран зөгнөлүүд бол яг нөгөө хангалттай шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй болонгууд нөгөө шинжлэх ухааны уран зөгнөлүүд бол бий болоод за үр дүнд нь хувилдааны онолчид энэ Тунгусгийн дэлбэрэлтийн одоо энэ үйл явц дээр өөрсдийнх нь таамаглалыг бол маш хүчтэй гаргаж эхэлсэн байдаг. За угаасаа л ингээ шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй нөхцөл байдал үүсэх үед бол хүмүүс одоо хамгийн галзуу солиотой хамгийн хачирхалтай таамагуудыг бол дэвшүүлдэг ийм жамтай хаа сайгүй угаасаа ийм л байдаг. За тэдгээр хувилдааны онол бүхий таамаглалуудаас бас хамгийн хүчтэй нь бол энэ үйл явдлыг Никола Теслагийн үхлийн туяатай холбож тайлбарласан ийм таамаг байдаг. За энэ таамагийг бол одоо арай дэлгэрүүлээд ярихад бол 1908 онд бол манай сууд зохион бүтээгч Никола Тесла маань Америк нэгдсэн улсад байрлах өөрийн нөгөө автортай Wardenclyffe-ийн цамхгаас утасгүйгээр эрчим хүч дамжуулах туршилтуудаа эд хийж байсан тэр үедээ бол одоо давхцаж байгаа юм. Яг би өмнө нь Никола Теслагийн талаар бол маш дэлгэрэнгүй дугаарыг саяхан оруулсан. За үзсэн хүмүүс бол маш олон байгаах гэж найдаж чинь бас нэлээд үзэлттэй байсан. За үзээгүй хүмүүс тандаж хэлэхэд бас линкийг нь би дор сэтгэгдэл хэсэгт оруулаад үлдээчихье. За тэгвэл одоо зарим энэ таамаглагчид одоо юу гэж яриад байна гэхээр Никола Тесла тухайн үедээ дан ганц
одоо тийм утасгүйгээр эрчим хүч гаргаж авах тийм туршилтуудыг хийхээс гадна үхлийн туяа хэмээх тийм цахилгаан соронзон орны зэвсгийг бол туршаад энэхийн туршилтыг хийгээд хойд туйл руу чиглүүлсэн боловч Тесла тооцоолсон автаад тэрний одоо ойролцоогоор Сибирь цамсруугаар ингэж асар том сүрлийг авчирсан гэж ингэж үздэм байлээ. За Тесла өөрөө ч гэсэн одоо тухайн үед би дэлхийг бүхэлд нь устгах чадах хэмжээний асар том эрчим хүчийг бол бий болгож чадах аргыг бол олсон гэж ингэж мэдэгдэж байсан нь энэ таамаглалыг хүчтэй болгоход одоо маш онцгой нөлөөлсөн юм байлээ. За тэгвэл дараагийн таамаг нь бол одоо харь гаригийн цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц гэсэн одоо нэг ийм одоо өөр ертөнцийн ийм таамаг байгаа. Дэлхийн 2 дугаар дайн дуусаж цөмийн зэвсгийн 90 үе эхэлсний дараагаар хүн төрлөختөн ерөнхийдөө одоо эн чинь бүр сүүлд гэсэн үг 45 оноос хойш гэсэн үг. Энэ үед хүн төрлөخت нэг зүйлийг маш сайн анзаарч гисэн. За Хирошима, Нагасаки хотуудын тэр атомын бөмбөгтөлтийн яг голомтод байсан зарим барилгууд нь яг л тэр Тунгусскийн дэлбэрэлтийн голомтод байсан тэр зарим моднуудтай айлбал октоосон сүрэлгүйгээр яг чанх ингэж дээшээгээ гоцоосон хэлбэртэй үдцсэн байсан энэ таамаглалыг дэвшүүлэхэд одоо хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. За нэг ёсондоо бол хүмүүс олон нийт Хирошимагийн тэр дэлбэрэлтийг бол Тунгусскийн дэлбэрэлттэй бол ингэж одоо харьцуулж гэлсэн байгаа. За 1946 онд Оросын зохиолч Александр Казанцев гэдэг хүн за энэ хоёр үйл явдлын ойролцоо байгаа зарим зүйлсийг бол ажиглаж энэ хоёрын одоо тэр ижил зүйлсээр үндэслээд Тунгускт унсан зүйл бол ердийн нэг солир биш ээ. Харин цөмийн хөдөлгүүртэй харь гаригийн сансрын хөлөг дэлхий дээр одоо буух гэж оролдлого хийх үеэрээ одоо сансаргүй ямар нэгэн байдлаар техникийн сааталж гарсан юм уу алдаа гараад дэлхий дээр одоо ингээд дэлбэрцэн гэдэг ийм онцлог бол одоо энэ Оросын зохиолчууд дэвшүүлсэн. За үүний дараагаар Тунгусскийн орчмоос бас сасар гэдэгт бодисын уул мөр олдсон. За моднууд одоо хэвийн бус хитрхийн хурдан ургаж мутацид орсон гэх мэт иймэрхүү цуурхлууд маш эрчимтэйгээр бол тараад харь гаригийнхны холбоотой ийм онц дэлхий даяар ер нь маш хүчтэй ингэж газар авч эхэлсэн байдаг. За яг бас тухайн үеийн нөхцөл байдлыг бол бид нэр одоо хараад үзэх хэрэгтэй л дээ. Энэ бол одоо зөвлөлт холбоот улсад болж байгаа болсон үйл явдал. Тэгэхээр яг тэр үед гэвэл зөвлөлт холбоот улс гэлтгүүгээр дэлхийн нийтээрээ нэг ялангуяа Америкийн нэгдсэн улсад харь гаригийнхан буюу энэ нөгөө ертөнцийн тэр айдчин гээчин зочид харийн соёл иргэншил харийн технологи гэдэг энэ сэдв бол ард иргэдийн дунд жинхэнэ хамгийн халуун сэдв болчихсон хүн болгон хэвлэл мэдээлэл бүхэн харь гаригаар амьсгаж ерөөсөө харь гаригийн сэдв бол энэ үед бол тренд болчихсон байсан. Хүмүүс анх удаа харь гаригийнханд ингэж ихээр бүх нийтээр автаж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо энэ дэлхийн ерөнхий чиг хандлага зөвлөлт холбоот улсч гэсэн тухайн үедээ бас одоо хичнээн хаалттай коммунист тийм одоо харанхуй хаалттай Сталины дарангуулалттай тийм улс байсан ч гэсэн энэ жижигхэн ан цавуудаар нь энэ бүх мэдээлийн урсгалууд бол орж ирж л таарах байхгүй юу. Тэгэхээр яг 1970-ад оноос эхлээд бол одоо зөвлөлтийн болон Америкийн нэгдсэн улсын тэр физикчид бол Тунгусскийн дэлбэрэлтийн одоо маргааны сэдвт бол ерөнхийдөө ингээ маш хүчтэй анхаарал өгч ач холбогдол өгч эхэлсэн байгаа 70-ад оноос эхлээд. За 1973 онд Америкийн нэгдсэн улсын одоо нэр бүхий хэдэн физикчид бол бичил хар нүх одоо дэлхийдээ мөргөлдөж одоо Сибирээр тэр хар нүх нь дэлхийдээ мөргөлдөн гутаа Сибирээр ингэж дэлхий рүү нэвтэрч орж ирээд дэлхийн цөм хүртэл ингэж гүндэн нэвтрэн гутаа хойд Атлантын далайгаар нефт гараад ингэж дэлхийг ингэж нефт гатлаад явчихсан гэдэг нэг ийм айгүй сонин таамаг бол бас дэвшүүлсэн. За зарим сансрын судлаачид бол одоо эсрэг матери дэлхийн материтай бол ингэж уралд ороод шууд устсан. За үүнээс болоод одоо ямар ч уул мөр үлдээгээгүй асар их энерги ялгаруулсан гэж ийм одоо шинжлэх ухаанч маягийн бас ийм таамаглалыг бол дэвшүүлсэн байдаг. За гихсэн ч одоо эдгээр таамаглалууд нь бол одоо зарим нь шинжлэх ухааны тодорхой хэмжээний үндэслэлтэй, зарим нь тухайн цаг үед болж байсан үйл явдлуудыг баг зэрэг үлгэр домог дээр хачирлангуудаа ингээ гаргаад ирсэн хууль даны онол шиг одоо иймэрхүү олон таамаглалууд байгаа боловч эднэрийн аль нь ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй гэдгийг бол бид нэр ойлгож бас хүлээн зөвшөөрөх ёстой болоод байгаа юм аа. За тэгвэл өөр нэг одоо чухал зүйлийн талаар төгсгөлт нь бас ярив. За 2013 он буюу одоо саяхан гэсэн үг шүү дээ. 2013 оны 2 дугаар сарын 15-ны өглөө Оросын холбооны улсын Челябинск гэдэг одоо хотын сая гаруй оршин суугчид тэнгэрт
яг л нар шиг хурц тэгж гэрэлтсэн бит маш хурдтайгаар орж ирэхийг бол одоо бүгд нүдэрээ харцгааж мөн олон мянган машины харах хайрцагны одоо хяналтын камерын тэр бичлэгүүд бол энэ үйл явдлыг бичиж авсан байдаг. Тухайн үед бол ойролцоогоор 20 орчим диаметртэй тийм солир газрын гадаргаас 30 орчим километрийн өндөрт агаарт дэлбэрсэн. За энэ дэлбэрэлтээс үүссэн цогцлтын долгион нь бол хэдхэн секундын дараа тэр Челябинск гэдэг одоо хотыг бол бүхэлд нь нөмрөөд мянган барилгын цонх хот даяар хагарч 1500 гаруй одоо оршин суугчид тэр хагарсан ширхнүүдийн хэвтэрхиинүүдээс бодж ингэж цусагдж гэмтсэн ийм үйл явдал болсон байдаг. За энэ үйл явдал нь бол одоо 100 жилийн турш Эрдэмтдийн нотолж чадахгүй байсан тэр агаарт дэлбэрэлт болсон бол тэр дэлбэрэлтийн улмаас газар тогоо үүсэхгүй гэдэг онолыг бол энэ үйл явдал 100% одоо дэлхийн нийтэд өөрийнх нь маш гоё тийм практик жишээгээр бол ингэж батлаж харуулсан байдаг. За Тунгусскийн сүрэл бол яг л тэр одоо Челябинскийн тэр дэлбэрэлттэй одоо ижилхэн үйл явдал болсон. Гэхдээ мэдээч хэрэг тэр дэлбэрэлтийн цар хүрээ болон хэмжээгээр 4-5 магадгүй тэрнээс ч арай илүү хэмжээгээр тэгж жижигхэн байсан. За одоо газрын гадаргад бас нэмээд хамаагүй ойрхон дэлбэрсэн учраас нийтдээ тэр 80 гаруй сая модод унаж дэлхийд даяар маш хүчтэй тийм мэдрэмж нөлөө үзүүлсэн гэж бол Эрдэмтэд одоо ингэж нэг ёсондоо өөр ойлгохтой хамаагүй байхгүй болохоор энэ бас хамгийн боломжтой болохоор ингэж ерөнхийдөө санал нэгдээд байгаа юм байлээ. За мөн одоо түрүүн хэлсэнчлэн 1908 онд энэ Тунгусскийн болсон дэлбэрэлт хэрвээ яг 4 цагийн дараа болсон бол Санкт Петербург эсвэл Европын аль нэгэн хотын дээрээс унаж одоо ийм маш том сүрэл болох магадлал маш өндөр байсан. За бид бүхэн хүн төрлөختөн бид бүхэн олон зуун жилийнх нь энэ хөгжлийн үйл явцад бол асар том бетонн ширэнгэн ойнуудыг хаасайгүй босгож тэр тэнгэр багандсан өндөр сүр хүчний бэлэгдэл болсон. Эн чинь одоо энэ өндөр шилэн барилгууд чинь нэг талаараа хүн төрлөختөн бидний соёл иргэн шил болон одоо шинжлэх ухааны хүч чадлын бэлэгдэл болсон энэний илэрхийлэл болсон одоо барилгууд гэж бид нар бас ойлгож болно шүү дээ. Энэ бүх одоо барилгуудыг бол бид нэр сүндэрлүүлж өөрсдийнх нь тэр бүтээсэн байгалийн хуулиас гадуурх тэр эдийн засаг, улс төр, эрх зүй, эрх мэдэл гэх мэтээр одоо иймэрхүү системүүдтэй хитрхи итгэж бид нар энэ дэлхийн эзэд бид нар байгаль дэлхийг бараг удирддаг хүн төрлөختөн бол энэ орчлонгийн хамгийн хүчирхэг одоо хиндэж ялагдашгүй ийм төрөл зүйл мэтэр л өнөөдөр бид бүхэн төсөөлж байгаа олон жилийн турш ингэж бодож явсан. За гэтэл сая хүний амьдрал, дэлхийн эдийн засаг, их гүрнүүдийн хүч чадал гэх энэ бүх зүйлс бол сансрын уудам тэнүүчлэн байгаа. Зүгээр л нэг сансаргүй нэгэн тийм чулууны хэвтэрхийгээс болоод хэдхэн секундын дотор одоо бүр мөсөн нурж унаж газрын хөрснөөс тэр чигтээ арчигдах ийм л одоо хэврэгхэн хамгаалалтгүй ийм өчүүхэн хэврэг ертөнцид зохиомл ертөнцид бас бид бүхэн амьдарч байна гэдгийг бол энэ Тунгусскийн одоо энэ сүрэл бол бидэнд тодорхой харуулсан гэж бол хэлж болно. Өнөөдөр Тунгускад дэлбэрсэн одоо орж ирсэн тэр сүлт одны хэмжээтэй сүлт од магадгүй Америкийн нэгдсэн улсын Вашингтон, эсвэл Парис, Лондон, Москва, Бээжин гэд хаан ч юм бэ яг тэр хотын дээрээс унахад бол тэр хот тэр чигтээс үрж ямар ч амьд хүн үлдэхгүй тэр ирж байгаа солирыг зогсоох боломж маш хязгаарлагдмал байгаа гэдгийг бас бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ Тунгусскийн дэлбэрэлт гэдэг энэ үйл явдал бол хүн төрлөختний өнгөрсөн түүхийн олон мянган хуудаснуудын нэгэн тод жишээ болсон хуудас гэж бид нар бас харах нь бол арай жоохон тийм дутуу үнэлсэн хэрэг болно. Яг үндэ бид нар ямар эмзэг юм бэ гэдгийг ингэж ойлгуулсан болов гэж ингэ бодоод байгаа. Арай олон юм нуршчихдаг боллоо. За ингээ өнөөдрийн дугаар маань ерөнхийдөө энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд сонирхолтой байсан байх гэдэгт бол маш их итгэж найдаж байна. За ингээд таалагдсан байх гэдэгт бол итгэж байна. За дараагийн дугаараар дахиж уулзцгаая. Би одоо энэ хагассан өдөр буюу Бямб гарагт Оросын одоо зөвлөлт холбоот улсыг залгамжлах ёстой байсан, Сталины оронд зөвлөлтийг залгамжлах ёстой байсан гэж бараг хэлэх нь зөв байх. Бас зөвлөлт холбоот улсын улаан армийг үндэслэгч Сталинтай харьцуулахад бол арай илүү тийм мэдлэг боловсролтой. Тэгээд Сталинтай харьцуулахад бас тийм нэг цуснд одоо нэг арай тийм нэг харгас хэрцгий бас биш. Арай жоохон тийм наантай цаантай нэг бөөр сүртэй нэг арай нэг скетэн хүн байж болно шүү дээ. Одоо хүний үзэл бодол ямар ч байж болно, коммунист байж болно, фашист байж болно. Гэхдээ хүн гэдэг зүйл чинь бас өөрөө
өөр өөрсдийн ялгаатай ийм оршихуйтай мөн чанартай. Тэгэхээр яг юу хэлэх гээд байна гэхээр хагасаа өдөр би Леон Троцки буюу Лев Троцки гэдэг хүний талаар бол ингээ ярихаар бол ерөнхийдөө бэлтчихсэн байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За ингээд хагасаа өдөр дахин уулзцгаая.